Pro Production-ы бүтээл. За ингээд нэвтрүүлгийн зүгээс надад захиа бичих сонголт өгсөн. Нэг бол 10 жилийн өмнө өөртөө зориулж эсвэл ирээдүйн 10 жилийн дараах өөртөө зориулж бичих гэсэн сонголт өгсөн. За би ингээд 10 жилийн дараах өөртөө зориулж захиа бичье. Өнөөдөр бодож санаж явсан бүхэн чинь биелэх болно гэж бодож байна. Учир нь чи өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж байгаа. Бас суралцж байгаа. Мөн хизээж суралцгаа зогсоохгүй мэдж байгаа. Учир нь 2033 онд ч гэсэн ямар нэгэн шинэ зүйл сурсан байх болно гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр юу санаж бодож яваа болгон чинь бүгд биелсэн байх болно. Хизээч суралцгаа зогсоохгүй гэдэгт итгэж байна.